Илүүдэн өөрийнхөө ганцаараа чинийггүй юм бүхэн хэцүүхэн асуудал урд минь байж даж гарна. I feel it no lonely but never enough we go харамсах зүйл байхгүй зүрхэн Хай манайхан. За 4-р дугаарынхаа эхлэлийг бид нэр шинэ виллагаасаа эхэлж байна. За тэгээ одоо октод маань ерөөсөө ямар виллагааг төсөөлөхгүй байгаа. Ямар ч та нар энэ дотроо ороод нэлийн төөрийн шүү заяа. Нэг нэгнээсээ салахгүй бариад яваарэ. Яг энэ виллаг бүр тий яг энэ харагдцыг үзүүлэхийг маш их хүсэж исэн. Тэгээд одоо октод маань ямар сюрприз болж очихыг одоо бүгдээрээ гоё боддоор харцгаая. За манайхаа орцгаах уу? Орох уу? За. За ямар санагдаж байна? Ямар санагдаж байна? Ямар байна? За манайхаа ишигээ яваа гүүгээрээ. Одоо энэ виллан ингээд тэр чигээрээ энэ эргэн тойронд нь юу ч яахгүй зөвхөн ингээд бид нар байгаа гэсэн үг. Тий. Хасайгуу загас байгаа шүү. Нара шүхрээр нисэж хаа ирсэн дээ. Ёо. За манайхаа нара ингээд. Ямар байна? Ийшээ далаа ардаа манайхаа. Ёо, юу бидний нөгөө нэг хоол идэх газар байна штэ. Та нарт энийг л харуулахыг хүслээ дээ. Камин ийшээ л үсэрж орж болдгүй юм шүү. Энэ далайн үнэрийг үнэрлээ. Тэр далайн өнгийг хардаа. Нагасутра гэд вилла бол яг харууцын хувьд ингээд бол шууд далайн ирэг дээр бид нэр шууд өрөөнөөсөө гараад шууд тэр чигээрээ далайг толдох боломжтой тийм гоё вилла байсан. Бид нар тэнд бол үнэхээр далайн чимээг сонсоод тэр гоё хүрхрээ тэр усны чимээг сонсоод айгүй гоё сайхан амарч чадсан. Хөлөөс сэрэл шууд одоо view нтэй ингээд шууд далайн харагдаал одоо байгалийн энерги далай тэнгисийг ингээд одоо тий өдрийн турш 24 цагийн турштэй ингээд мэдрээл оранж мэдрээл за өглөө осоол ингээд тий далайг хараад ингэх бол бүр үнэхээр гоё нэг юм цаанаасаа энерглэг нэг юм байгаллаа илүү гоё ингээд мэдэрсэн. Бид нар чинь одоо нөгөө нэг тал газрын ингээд уудам талаа харж өссөн хүмүүс болоод ч тэр юм уу ийм гоё юм цэлгэр уудам тийм далай харахаар хүний сэтгэл ер нь их тийм тайван болж байгаа шиг надад санагдсан. Тэгээд энэ бол хамгийн гоё вилла байлаа. Өглөө би ганцаархнаа 5 цагт босч ирээд нөгөө бусад октодоогоо хүлээгээд ингээ 2-3 цаг баг ингээ далайг хар зогсоод далайн үнэр дуу чимээ гэд далайг их нилэнсээ мэдэрсэн. Тэгээд яагаад чи энэ нэг дотгошоогоо ингээ өөрөө өөрлөг амар гүн гүнзгий тийм мэдрэмжийг өгöd байгаа. Ерөөсөн ямар ч бодол орж ирэхгүй хэрнээсээ зүгээр л ингээл нэг тийм уйлмаар өөрөө ингээд яг тэр төрж байгаа мэдрэмжээ зүгээр шууд л ингээл гадагшин гаргамаар тийм мэдрэмж орж ирж байгаа. Тэгэхээр ер нь энэ хүн гэдэг ч одоо энэ байгаль дэлхийтэйгээ бас үе холбоотой байдаг нь юм уу даа л гэж бодож байна. Гоё нэрхтэй газар байсан. Бид нэр тэнд нэг өдөр байхад л ингээд бүр ингээд хамаг бие сэтгэл сэргээд октод маань бол үнэхээр гоё жаргалтай байсан. Тэрийг нь хараад би ч гэсэн маш их жаргалтай болсон. Яг л тэр одоо нэг үгийг дотроо өмнө нь ингээд төсөөлж исэн зүйлүүдээ яг л ингээд бодит олгоод явж байгаа мэдрэмж бол үнэхээр гоё аа. За өнөөдөр бид нар маш гоё
үзэгсэлэнтэй газар өглөөс ирээд тэгээд энэ үйл явдлаа тохиолдуулаад октод манаас одоо нэлээд хэдэн хоног нэлээд чанга бас явсан байгаа. Тэгээд одоо бүгдээрээ бие болон сэтгэлээ сэргээх гээд одоо эрүүл амттан болон эрүүл пицца ингээ манай охтод бэлдсэн байна. За ихэнх хүмүүс маань бол ерөөхдөө өөхөө хасгаж байгаа үедээ, жингээ хасгаж байгаа үедээ ингээ хамаг юм хасаад дандаа шантрах асуудал гардаг. Манай эмэгтэйчүүд бол бүгдээрээ ингээ эрүүл орцуудаар одоо гадуур иддэг торт, одоо кек, брауни, пицца, бургер те бүх зүйлийг бид нар ингээ эрүүл орцуудаараа хийгээд өөхөө часаад булчин массаж аваад явдаг байгаа. Тэгэхээр ингээ энэ контентыг маань үзэж байгаа эмэгтэйчүүд маань ч гэсэн бидраас ингээ гоё санаа аваад ийм гоё мэдж байгаа бас гоё юм энийг мэдээд аваарай тий. За одоо энийг хийлээ. Бөөнөр илүү. Окаф дээр болохоор энэ чирлэг төмсөөр брауни хийсэн. За тэгээ нөгөө эмэгтэйчүүд яг сарын тэмдэг ирэх үед ч юм уу те нөгөө юм чирлэг юм идэх аппетит айгүй өндөр идэг штэ. За тэр үедээ манайхан хийгээд идэж болно. За юунд нь болохоор чихэрлэг төмөс, за самрын тос, коконот тийм ээ. Какао паудер. За дээрэс нь юу орсон? Зүгийн бал, хар шоколад орсон. За тэгээд мэдээж нөгөө өөрсдийнхөө дуртай одоо самарнуудаар ингээд гоё яасан байгаа. Чимэглээд тэгэл ерөөсөө ингээд төмсийг яах нь бүр юм амттан болгоод идэж олно гэсэн үг манайхаа. Тийм. За пицца. За пиццагаа болохоор суурийг ногоогоор хийсэн. Суурьнд нь болохоор лууван ногоо хулуу орсон байгаа. Тэгээд тэрийг бяслаг өндгөөр барьцалдуулаад тэгээд дээр нь болохоор томатны паста тавиад тэгээд саалман загас тавиад юу тавьсан. Бяслаг тавьсан. Тэгэл маш гоё уяг амттай. Тэгсэн хэрнээ калори багтай тий. Калори багтай гоё уур гислээр баяр харамтлуулахгүй. Тий. За манайхаа бүгдээрээ гоё сайхан болцоогоорой. Тий. Тэснэ хажууд нь бид нарт очиж араас нь хайд десерт байгаа тий. Бид нэр йогурт таргаараа тарг бол одоо гидсний ашигтай бактери нэмэн дээрэс нь одоо булчин маас нэмж байгаа үед ер нь бол таргны ашиг тус их байдаг. Тэгэхээр бид нар бол дандаа өглөө болон оройныхоо десертэндээ дандаа таргаар амттай иж иддэг тийм ээ. За манайхаа сайхан болцоогоорой. Бүгдээрээ дайраа. Гэсэн бичлэгийн дуусаж бүгдээрээ аим байсан. Өөртөө амираа гаргав. Гэтэ ойрт ерөөсөө юу байгаагүй те хэдүүлээ яг иймэрхүү амттай юм идээгүй. Бүр дуугаар дүгнэ. Бүгдээр яг өссөн болохоор. За манайхаа дараагийн зогсоол хэдүүлээ Баалигийн Чангу гэдэг хэсэгт ирсэн байна. За ямар ч сан одоо хэдүүлээ энэ орох виллада ер нь бол илүү тогтвортой удаан хугацаанд суурьшиж байрлаад одоо шүүсээ шахуулнаа. За ягаад гэхээр энэ вилла маань яг цогцлбор гэсэн үг дотроо жимтэй тэгээд халуун хүтэн жакуцтай саунтай ер нь бол одоо шүүсээ шахуулахад бэлэн болсон биз дээ. Өвшөө өөхөө шахуулахад Яг го баярлах гэхээр ардаас нь базаад ах юм. За манайхаа юулада виллада ороод танилцаарай. За энэ болохоор виллагийнх маань энэ галтгай хэсэг наа. За тэгэнгүүт эндээ болохоор хэдүүлээ бас амардаг хэсэгтэй байна. За одоо хамгийн гол энэ жими хэсэгтэйгээ танилцаа. Тэгэхээр хэдүүлэнд нь энд суултаа хийн. Дээрээс нь одоо смит машин байна. Юм ярьсан ч ерөөсөө сонсохгүй те. Хайд чи бүр шахуулах дуртай байгаа юм шүү. Тэнгүүд одоо энэ хараа ингээд бүх төхөөрөмжүүд биднэрт хэрэгтэй бүх төхөөрөмжүүд байгаа. Тэгэхээр хэдүүлээ заавал тусдаа жим ороод ахгүй. Ерөнхийдөө бол өдрийн 2 бэлтгэл хийсэн ч болохоор байгаа шүү заяа. Би хороггүй. За дөрөв их юм уу? За энэ хэсэг маань болохоор тайд маань гоё бие одоо тий сайхан наран чараад усандаа сэлхинэн. За ямар гоё вэ? Гоё хатсэ. Тий. Тэнгүү тадараа хамгийн гол нь одоо та нарт хамгийн таалагдах хэсэг энэ хэсэг байна. Эндээ болохоор одоо саунтай. За энэ хүүтэн жакуцны хэдүүлгийнх нь өмнө орж ирснээс бүр шал өөр. Яг ороход бол зүгээр 1 минут чүрхгүй зүгээр яс ингэж янгин хаар хүүтэн. Тэгээ эндээ халуун жакуцтай. За.
За тэнгүүтээ болохоор та эцтэй зүгээр нэг өрөөнийх нь хэсгээс танилцуулчих. За өрөөнийх нь хэсгүүдийг нь болохоор ишигээ та хэд маань ороод үзчих заяа. Бүүнээр ороод үзчих. Ерөнхийдөө бол бүх өрөөнүүд нь ийм зохион байгуулалтаа хөдөлгөөд тэгээ өрөөндөө хамтрагч араа хувааж Тэгээ. За манайха одоо энэ дээр бид нэр жинхэнэ тэ яах лээ? Шүүсээ. Окей, бэлтгэлийг хашраах нэ. Өглөө усаад 5 цагт усаад эндээ бэлтгэлээ хийх нэ штэ. За манайха дараа уулзцгаая. Бай бай. Бид хэдийн дараагийн энэ вилла бол бүр айгүй гоё вилла байна. Өмнөхүүдээсээ яг өмнө нь бүр маш гоё тийм далайн харуулцтай бүр үнэхээр гоё тийм виллад очисон ч гэсэн энэ вилла маань одоо онцлог нь болохоор айгүй гоё ингээ бүх юм цогцоороо фитнестэй за тэгээ нөгөө нэг саунтай халуун үүдэн чакустай тэгээ бассейнтэй учраас ингээл яг ингээ гоё нөгөө фитнесийн юуны тасгалын дараах энэ альжаал тайлах одоо тэр нөгөө нэг булчин судлах мулах гэдэг яг энэ гоё энэ цикл нь ингээд бүх нэг дор бүрдсэн болохоор биднэрт яг гоё тохирсон санагдаж байгаа. Хай манайхаа. За бид нар 4-р дугаарынхаа тэмцээнийг зохион байгуулах гэж байна. За 4-р дугаарын маань тэмцээн болохоор 3 үе тэмцээнээс мөн одоо ингэж ялагчаа тохируулна. За эхний тэмцээн болохоор өрөөнийхөө 2 хамтрагчаараа за энэ уяагаар 2-2-ороо за одоо ингээд активтэй 2 боллоо гэхэд ингээ хөлөө холбоод уйчихна. За тэгээ хөлөө холбож уйж агаад эндээс эхлээд гар дээр сүнэлт явна гэсэн үг. Тэгэхээр нэг хүний 5 сүнэлт нөгөө 5 гэд нийт ямар ч 10 сүнэх. За яг энэ дээр болохоор зарим охтууд маань сүнэж чаддаг, чаддгүй, зарим нь цэвэр сүнэж чадахгүй юу гэд асуудлууд гарна шүү дээ. Тэгэхээр хэрвээ нэг хүн маань одоо яг 5-ыгаа гүйцээж чадахгүй л нөгөөх нь нөгөө хамтрагчийнхаагаа гүйцээгээд яадаг ч байсан 10 одоо ийм сүнэлт явна гэсэн үг. За хамгийн гол нь яг энэ тэмцээн маань дандаа цаг хугацаатай үзэж байгаа хүмүүстэй хэлэхэд за тэгээд 10 сүнэж босоод хөл уяастайгаа штэ. За тэнгүүтээ энэ хажуудаа байгаа энэ гэр үдээ, жинтэй гэр үдээ аваад ингээд эндээсээ бариад ингээд явна гэсэн үг заяа. За ингэж явж агаад тэнд одоо саад байгаа. Тэр саадыг бас ингээ хөлөө тохируулаад давж гараад за тэгээд цаашаа яваад хамгийн тэр цаад булан дээр очино. Хамгийн цаад булан дээр очиод эндээсээ гэр үдээ урдаа аваад хөл дандаа уяатаагаа ш. Эндээсээ яг цэвэр суултаа 20 удаа явна гэсэн үг. Тэр яг л зэрэг 20 удаа суулаа. Тэгээд шууд дахиад гэрээ аваад наашаага яваад энийгээ дахиж даваад ийшээгээ ирээд энд цаг дуусна гэсэн үг. Эхлүүлж байгаа таяр бол дотроо нэлээ сайн тооцоолж хурдан явахыг одно шүү дээ. Тэгвэл яагаад гэвэл ардчин 3 баг байгаа. Энэ хэд маань та хэдийн амжилтыг дандаа ахиулахын төлөө явна. Тийм учраас таяр хамгийн ихнийгээ хамгийн чадлаараа л сайн яваараа заа. Өөрсдөө шахаараа заа. Тултал. Бүр тултал шахах шүү. За манайхаа одоо эхнийхээ багийг хэдүүлээ яаж явахыг харцгаая. За цагаа 1 2 3 и гэхэр эхлэе шүү. За хурдаараа штэ. За 1 2 3 и. За цаг явсан шүү. За манайхан бусдуулна хянаад явъя шүү. За 2 3 за далаараа сайн доош нийлээд баг болчихсон юм шүү. Минийх таваад илүү болчихно. За тэгвэл явъя. Тоолоороо манайхаа. За. За одоо шууд суугаа. Урдаа авчих. За 1 2 3 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 сүүлийн 5 4 3 2 1 за 20 болсон. Цаана барьсан. За. Энд дээр гიშгдэг жоохон тийм юм. Болох юм байна да. За. Яваад.
1 минут 12 12 секунд 89 дайл. 89 дайл. Манайхан сая юу яасан уу? Тогтхоо тэр сүнэлтэнд Би баг 8 соноосон да. 7 юу? Тэгвэл угаасаа гүнээ. Тэр гүнээ угаасаа яг л 3 дөрөвдөх нь яг сунаах га байжсэн те. Таяр ч юм болохоор чи яг юугаараа хэдвэр баг гэж яваад байгаа лээ. Нэгдүгээр баг те. За манайхаа нэгдүгээр баг маань 1 минут 12 секунд 89 дайл явсан. Тэгэхээр одоо таяр маань одоо тооцох нь шүү дээ. За ерөнхийдөө иймэрхүү ингээ авцсан гээд одоо ингээ туршлага хараад авцсан юм чинь. За манайхаа дараагийнхаа багта амжилт хүсье. Үрээ төвшиг хоёртай амжилт хүсье. За эндээсээ явлаа. 1 2 3 и. За манайхаа хараад 1 ой болсон шүү. За үрээ цэвэр явна шүү. За үрээгийн буруу явагдаад шүү. Төвшигийнх тоо. За төвшиг 5 явахаар шүү. Танаа багийн хамтрагч Сонялта буруу хийгээд байгаа учраас Цагаан тунаач. За нэг хайр. За байж гараа. За би ч за ураа. Хөл зүрцэн байна штэ. За ийшээ эргэх. За суулаа. За. За 1 2 3 4 Хурдан санаж болж таа. Зөв. 5 6 7 Гүйтгэлтэй хурдан санаж байна. За. 9 10 За манай амтлаас авч гараад 12 за 13 сайн байна. 14 15 хурдан сууж болох нь штэ манай дараагийн багууд 18 19 сүүлийн нэг 20 за Хаваа зүгээртэй за энэ тавлаа Бич эхлээд хөлөө. за за 1 минут 42 секунд. Баяр хүргэе. 1 минут 42 секунд. Стам мундаг. Ямар юм? Хасаа гайваа нөө. Гэтэ бас яг сониалтаас ясалгаа юм. Тэгэхээр хараа яг нөө сүнэх дээр яг юу яачсан те. Тэгэхээр яг нөө сүнэх дээр хідүүлээ сая болохоор үрээ маань ерөөсөө нөө тоогоо задлж өгөхгүй буруу сүнэснээс болоод төвшөө яалцшгүй 10 удаа сүнэх авчиж байгаа болохоор секунд нь хурдан ячиж байгаа байхгүй юу. За манайхан 3 дугаар багтаа амжилт хүсье. За эндээсээ 1 2 3 и гэхээр явна шүү. За байж байгаарай. Хүндэг айж 1 2 3 и гэхээр за 1 2 3 и. За амжилт 1 1 2 3 4 5 за ёстой мундаг супер. За явна. 1 2 3 4 Оо бачаад авчлаа. За гэмтэлүүдээ бариад суулаа. Урдаа мөн дээрээ барьчих 1 2 3 4 5 6 7 8 9 10 9 8 7 6 5 4 3 2 1 за хажуудаа барьлаа явлаа. Байж байгаа энэ цаатлын нү. Яа, 1 минут 3 секунд. Гүлүүд яа байлаараас явж байгаа 1 минут 3 секунд. 3 дахь баг. Манай хоёр чинь бүр супер агам шүү те. 1 минут 3 секунд.
Мөнө. Би та нарт хэлсэн шээ. Энэ нөгөөнийг энэ доотлын давхарт байгаа охтууд маань шүн нууцаар гарч бидрийг унж хахад бэлтгэл хийгээд байгаа. Аки бүр үнэхээр хийсэн байна. Тэ. Манай өрөөний нэрийг харах юм бол бас амар Учиртай гэж. тийм утга учиртай. Миний биеийн хувьд болохоор би ачаал даах чадвар сайжирч байгаа. Хуурдаас гайгүй сайжирч байгаа. Бас аюу хүчтэй болж байгаа. Тэгээд анх бол тэмцээнүүдэд орохдоо ер нь бол хүч жоохон дутуу ч юм уу те жоохон удаан хөдөлгөөнтэй байсан бол одоо ингээд бэлтгэлээ тогтмол хийгээд тодорхой хугацаа өнгөрцөн. Тэгээд тэмцээндээ ороход бол нэлээд сайн хүчтэй байгаа. Хамгийн сүүлийн багийнхнаа бүгдээрээ амжилт хүсье. За үзүүлээд өгөөрэй. За 1 2 3 и явлаа. 1 2 3 4 4 5. Сайн юм. Нэг шүү. За явъя. 1 2 1 за дэш. Оо яа нэ. Хоп 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 одоо энэ дэр хоёлоо шууд нөхөж ишээгээ ингээ. За шууд 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 2 3 4 5 6 7 8 9 10 за хажуудаа барь явъя. 1 1 За сайн. 1 Өөс 1 Мундаг. За хэрвээ сая яг юуныхаа нэг юугаа хөөсөн бол бүр бараг 40 руу ороод ирэх байсан биш. Энэ хоёр чинь бүр лааж штэ гэж. Сая 53 секунд. За зүгээр сургуультаа цэргүүт шиглээ штэ. Хизээ язааны те сүв гэлээ суулна. За манайха юу яалаа. Эхний 1-р тэмцээн маань дуслаа. За одоо хэдүүлэнд нь цаана тай 2 тэмцээн байгаа. Тэгэхээр яг энүүгээр шийдэгдэггүй. Үлцэн 2 тэмцээндээ тэгээд ингээд одоо дор бүрний илүү сайн харилцаараа дараагийн тэмцээнээр уулзъя. За манайха 2-р тэмцээн гар барилтаа байгаа. За одоо яг хэдүүл барилчтэй яа тий. За тийм байна. Гар барилтан дээр ингэж байгаа. Одоо нэг бүгдээрээ барилдах юм бол бүтггүй шүү дээ. Тэгэхээр тэндээсээ шууд багасаа нэг төлөөллүүдээ бид нар сая барилж агаад шийдчихлээ, сонгочлоо. За эндээс болохоор одоо яаж эхлээд сонгож гарах вэ гэхээр саяны тэмцээн дээр 1 болон 2-р за 1-р байранд орсон УК-гийн маань баг өрсөлдөгч одоо гишүүнээ сонгоно гэсэн үг. Тэрэн дээр болохоор хамгийн сүүлд орсон 2 багасаа гэсэн үг. Тэгэхээр одоо төвшөөгөөс гүнэгийн багаас сонгоно гэсэн үг. Тэгэхээр аль-алаас нь сонгомоор байна. За би гүнийг сонгоно. Гүнийг сонгоо. За тэгвэл гүнийг сонгохоор Ямар бодлоо өөрчлөлт юм бэ? За тэгвэл эхний багийнхантай амжилт хүсье. Тэгээ дараагийнх маань бол хин мөнө төвшөг 2 маань гээд тэгээ тэндээс нь данаа ялсан 2 нь явах Наач тактик шүү. Яг ширэгийн муурны нүд гаргаж байгаа теста яа тийм ээ шүү. За манайха эндээс ч болохоор одоо цаг маг харахгүй шүү дээ. За барилаа 1 2 3 и эхэллээ. За шүтээ 100 шүү. Дотроо их орноо бод. Үр хүүхдээ бод, гэр бүлээ бод гэсэн тий. За нэгнийхэн гар өө сайн байна. Гүнээ болж шүү. Гүнээ ч амар юм байна. За гүнээ одоо даа. Би чадахгүй нэ. За нэг рүү н ороод ирсэн бол одоо нэгийнхэн талд орно шүү. Бити надаа гомдоорой. Би зүгээр ялж байгааг хэн талж байна муухай. Өндөрөө. За зүгээр. Би угаасаа яахгүй мэн. Би яг миний бодсон бодол зөв байж.
мөч боогдож байна. За. Эхний ялагч маань Тэгвэл хинтээ үзэх юм уу? Мегата үзэх юм уу? Би угаасаа дийлэхгүй байна. Яа чи угаасаа амар битээ тэгж бодоо. Би яг л өнгөрсөн жоогоо ч үзчихэж байна. Сайн ч өнгөрсөн. За манайхаа эхэллээ. 1 2 3 явлаа. Юу вэ? За мөн дараадаг. Одоо угаасаа. За сэбэн би таарч ирсэн шүү дээ. Мөн ингээд ийм игдүүтэй царай би хүчгүй ядарч ийн гэж байгаа л манай энэ цаад нэ. Ахэр хүч байгаа байхгүй. Жимүүдэлийг яасан шиг гэдэг. Жимүүдээ нагаар дээр гарчлаа шүү дээ. Сая төвшөг шок нэрсэн. Юу вэ гэсэн. За манайхаа ялсан одоо 2 баг маань одоо аль нь 1-р байр гэдгийг одоо үзэж байна. За эндээс одоо гүнээ мөнөө за энэ хоёр манаас өндөр намын үед ялгаатай байгаа. Тэгэхээр Энэ хотлоо. Гэхдээ мөнөө мөн аль нь айгүй хүчтэй. За эндээс эхэлцгээе. За гарнууд бэлнэ үү? Сэтгэл зүг бэлнэ үү? За бүх юма чангалсан уу? За 1 2 3 Oh my god. За Мөнө энэ хамгийн жижиг нь хамгийн хүчтэй байсан юм шүү. Аль нэг мөнөтэй үзээд тахэ та. Энэ та нар мөнөг барах алгаа. Мөнө ингэ тийм ээ. Ихлүүлэнгүүтээ шууд ингээл ороод ирд юм байна. Ерөөсөө шууд арилсан. Тийм ээ те. Тийм ээ гэнэ. За манай хамгийн жижигэн маань хамгийн хүчнээр тодорлоо. За мөнөд бүгдээрээ баяр хүргэе. Өнөөдөр мөнөгийн баг, ахигийн баг маш хүчтэй байна. Бэлтгэл сургуультад маш сайн хийж байгаа байна те. Сэтгэл зүгээ бас маш сайн бэлдэж гин. Одоо бол бид нарт бас цаана зөндөө юм байна те. Юм бодох нь шүү манайхаа. За одоо хідүүлээ. Сая болохоор ялагчаад одоо хожигдсон хоёроосоо 3-4-р байраа шалгаруулчихна гэсэн үг. За манай нөгөө хоёр гараад ир. За манай хоёр бэлэн үү? За байж байгаа. Гараад түрцээ сулж зүгээр ингээд барай хийж. За яг байрлаа авцсан байлаа. За 1 2 3 Дийлэхгүй байна. Идэрч амар юм байна оо. Би буруу дэмжлээ. За баяр үргэ. Стам мөн тэгээд. Ахгүй юу? Би дийлэхгүй байна. Үнэхээр дийлэхгүй байгаа юм. Угаасаа дийлэхгүй гэдгээ мэдээд тэгж аахгүй юу? Уг нь бол мега хичээгээ оруулъя гэж бодсон юм. Тэгээ мега хич маань нөгөө нэг солгоо гэсэн болохоор за одоо солгоо хүнээс баруунаас арай гайгүй юм болов гэж одоо өөрөө орсон чинь хамгийн хүчгүй нь болж таарсан. Тэгээ манай хэд маань бүр үнэхээр гартаа бүр үнэхээр бяртай юм байлээ. За манайхаа дууссан. Одоо болохоор хэдүүлээ хамгийн сүүлийнхаа одоо эндээс маань 1-р байранд маань мөнө орсон. Мөнө Акигийн баг 1-р байранд ороод 5 оноогоо авсан гэсэн үг. За дараагийнх маань болохоор гүнээ болон тогтоо хоёр маань 4 оноо авсан. За тэнгуут дараагийнх маань болохоор Төвшөө Үүрээгийн маань баг 3 оноо аваад Ука Мегагийн маань баг 2 оноо авсан шүү. За манайхаа дараагийнхаа тэмцээн дээр уулзъя. Дараагийнхаа тэмцээний хэдүүлээ тэндээ очиод тайлбарлая. За Угаасаа яаж ч бодсон бүгдээр яг надтай барилж байсан хүмүүс бүгдээрээ надаас угаасаа хамаагүй бяртай хинч харсан угаасаа намайг ялахаар байсан. Тэгэл яаж ялах вэ гэж бодож байгаа л ер нь л самбаачлал юм байна гэж бодсон. Тэгэл нөгөө хүн эсрэг талын хүн хүчээ авч амжаагүй байхад нь л гэл дараал дуусгасан. За манайхаа хамгийн сүүлийн 3 дахь тэмцээнээ бид нар одоо уг нь бассейнд гээд бид нар тэмцээнд төлөвлөсөн байсан ч гэсэн манай охтуудын өндөр нам янз бүр дээрээс нь бассейн маань нэлээд гүнзгий болохоор тэмцээн нэлээд эрсдэлтэй болоод
Тэгээд боллоо. Тэгэхээр одоо бүгдээрээ нэгэн тусныхаа хувцас өмсцгөөсөн учраас хэдүүлээ төсвөр төвчээрийг шалгах хүтэн жакуз. За манай энэ хүтэн жакуз бол градусыг нь мэдэхгүй байна. Гэтэ ер нь бол минут тисгэд хэцүү 30 секунд байхад л яс янгиндаг тийм хүтэн жакуз байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор эхний одоо нэг гişүүд маань эндээ орлоо. За тэгээд хамгийн одоо сүүл тисэж үлдсэн баг нь 5 оноо, 4 оноо, 3 оноо гэх ингээ авах нь шүү дээ. Тэнгүүд үлдсэн 4 гишүүн ороод за тэгээд гişүүд бүр цуглуулсан оноогоороо нийлбэр оноо болоод тэгээд өмнөх хоёртаа ингээ харьцуулагдаад дүн гарна гэсэн үг. За тэгэхээр ер нь бол нилээн юу шүү манайхаа. За хитрхи битээ ясвасаа хөлдөөтл чөнгөө царцаатл байгаараа тэгээд өөрсдөө мэдээ зохицуулаарэ. Эхний 4 гишүүн маань ороход бэлэн болсон. Хин орохоо бүгдээрээ тодорхойлсон тий. За тэгээд ишиг орох та. Нан эндээ бие дасах юм уу? За манай гарах 4 нь эндээ нэг бие дасах чи. Манайхаа тэмцээндээ хитрхи их гүрийж байгаа. Тэгээд халуурч бүлээрх юм болоо. Гэтэ бид нар бас судалсаа 5 минут хүн байж чадхал юм билээ. Тэгэхэд бол нэг янз бүрийн асуудал үүсгөө гэсэн те. За эхэлэх үү? Хүтэн жакуз нилээн хүтэн бүр ингээд 1 минут бараг байж чадахгүй ингээд бүр ингээд яс ингэж дотроосоо янгинж өвддөг тийм хүтэн. За энэ хүтэн жакуз нь хэдүүлгийнх нь өмнө орж ирснаас бүр шал өөр. Яг ороход бол зүгээр 1 минут чүрхгүй зүгээр яс ингэж янгинахаар хүтэн. За би ихлий нэрэг өсөж бүгдээр орцсон гэдэг. За манайхаа минут нь явж байгаа тий. Түрүүлээ доороос сумаар юм уу? Манайхаа бүр ингээд доошоогоо хараа. Ийшээгээ мөрөө давал шүү. Мөрөө давалаарай. Тай доошоо. Мөрөө давалаарай. Тай доошоо. Мөрөө бүр давалаад орвол мега жоохон доошоо. Оо зүйтэй. За. Хитэн секунд болж байна. За одоо хин илүү төвчээртэй энэ дээр л харагдан да. Таад юу физикалайсыг үзсэн үсээс хаа сэтгэлийн хүчээр л авч шүү шиг. Энэ үстэй сэтгэлийн хүчээр л авч шүү. Манай энэ дөрөв чинь нэлээд гүргэр юм байна шүү. Өмнө нь саундаж маамдахад айгүй хулх байсан байна. Зүгээр дархлаач сэргэж байгаа. Сайхан би сэргэж, дархлаа сэргэж гэж одоо тий. Муу юм байхгүй. Дэлхийн рекордыг эзэн хүмүүс чинь бүр хэдэн цаг байсан юм блэ штэ. Тэгээ хажууд тийм юм яриадсэн чи. Энэ хурууны үзүүрнүүд ингүүт. Үе гараач ээ. Та зүгээр нэг нь гарчаач дээ. Ямар их зүв бэ? Нэг нь гарахгүй л тэгээд бөөндрөө хөлдөж өгөх юм уу? Нэг нь гарчаач дээ. За 5 минутаас илүү ер нь хитрээд юм биш үү? Хэдүүлээ угаасаа 5 минут та нар чадахгүй бараг 3 минут ч гэдэг юм уу те. Бараг тэгж тооцоолж бид нар зохион байгуулсан боловч бараг зохион байгуулсантаа харамсахаар бүр охтууд маань амар төвчээртэй байсан. Энэ дөрөв яг дотроо өөр юм төсөлсөн тисээд байж шиг байна. Оюун санаагаараа шал өөр газар очицсан. За. Мигата баярлаа. Ороо. Бүтэн биеэрээ хор. Даачлаа бүр. Намайг хүчин яана зарцсан. Юуг ин минутын битсэн үү? Биш. За. Яана муу Гэтэ хамаагүй найз ялгцсан байсан ч хоёул зүгээрээ найз зөө юу юм бодоод гарсан. Зүгээр гараад ирээ. Гарч. Тий. Хідүүлэнд нь хайд зөндөө тэмцээн биш тий. Та нарын эрүүл мэнд чухал одоо болно. Тэндээ уралж байгаа барыг тэндээ живсэн л дээрээс юм байна. Энийг нөгөө амар хурдан гэж бодсон чи юу вэ? Та нарыг чим юу зүгээр за 3 минут тэнд уралж яах уу? За. Аяар.
Бие тасарч байгаа доороорой. Хэд вэ? Эхний энэ цаг дээр энийг нэмэх юм байна. За тэгэхээр за 2 минут 57 секунд. 13 минут 14 минут. 17 секунд. 83 дээр. Одоо дараагийнхаа илэрээ нэмэх юм байна. Нилээн даарж байгаа сүулдэ мэдээ алдаад хамаг бие маань ингээ бадаараад тэгээ баг хөлдсөн нилээн зарцсан байх гэж бодсон. Тэгээд яг хуу дахиад тисээд байгаад байвал байгаад байхаар байсан. Тэгээ яг ингээ хажуу тишээ харсан чинь нөгөө манай үүрээ маань баг ингээ нилээн гайгүй сууж исэн. Тэгээ за ер нь хичнээн ч суугаад ингээд үүрэг бол барахгүй байна гэж бодоод за гарыг гэж гарсан да. Та нар хөвсгөл амьдарч исэн юм уу? Хамгийн хүйтэн цэгч хаана нэлээ? Хамгийн Монголын чинь хамгийн хүйтэн тасан цэнгэл. Тэгээ огш тэгсийнхний бааш тисэх хүн байхгүй шүү угаасаа. Тийм үү? Тисэх Манай тисихний сүм байгаа мó? Цагаан бавга мавга хамаатай юм шиг үстэй. Дөрүүлээ зүгээр ирсэн чамаагүй эндээс уралдах уу? Ядаж тэхүү бүр тий ямар нэг өөртөө ямар нэг хичээл гарахгүй болол. Эсвэл энэ хоёрт оноогийн тэнцүү өг. Тэхгүй бол энэ хоёр гарахгүй. За та хоёрт оноог чи хоёулангийн тэнцүү өгчээ. 5 оноо өгчээ. За гараад ир. Үгүй. Өөрөө шилүү оноо байхгүй. Үгүй нүрээ энэ чинь барыг зөв хүү. Найз гараад ирнэ за. За чи гараад. 20 минут. Яна. Басхна за. Жоо ил сууж байгаа тэгээд Яна одоо гэрийнх нь одоо аав ээж мэж нь үзээд одоо шууд энэ дугаар гараад одоо шууд залгаал зайгна ш. Чи өстө нэрээ яаж байгаа юм чи гэж. Өмнө нь ингээд бид нар зүгээр жакузанд орохдоо тий ингээл нэг 20 тоолоод нэг 60 тоолоод нэг 60 одоо секунд тоолоод ингэх бол үнэхээр хэцүү санагдчихсэн чинь яг тэмцээн дээр бол бүр ингээд 20 минут 20-оос дээш болоод ингээд эхэлсэн чи өөрөөрөө бүр ингээд өөрийгөө өөртөл ингээд гайхаад Яаж юм? ой наа ямар шиг Удаа ингэж очдөг. Одоо болохоор яаж ингээд би ми жоох ингээд чичирж гин сая тийм дотороо ерөөсөө хүүтэнд бол чичирэхгүй байгаа. Чи өмнө нь хардсны усанд орж исэн мүү? Юусоо орж байгаагүй. Тийм тэгээ би амар ер нь зэрэг үгүй чакуцд орж байгаагүй мүү? үгүй орж үзэж байгаагүй мэдхгүй. Сая зүгээр туршлагаас уул. Өглөө бүгшээ бэлтгэл хийгээдсэн шүү. ер нь Бали дээрээ бол үүрээ угаас айгүй их бэлтгэл хийж байгаа. Үүрээр босч кардио хийж байгаа тий. сэтгэлийнхаа хүчтэй ажиллаж байгаа. Булчингаа чангаруулчвал тэгээ ямар нэг юмны рекорд ивднэ гэж бодож байгаа. Сая л өөрөө бол сая цаг суухаар бол харагдчихээн тий. Амар даарад бүр ингээл үүрэг харахаар өөрөө ингээд зүгээр уртаас ингээд хараад би болохоор бүр ингээд яаж чичээсэн бүр ингээд чичрээл бөмбөгнөөл бүрсэн тийм чи үзэд тараал аль болох анхаарлаа сарниулаад нөгөө идтэйгээ юм яриад байжсэн. Тэгээд багш шиг оноогоо бүтэн өгнө гэхээр нь л гарсан. Тэрнээш гүрийгээл үүрэг гарахгүй л байсан бас адилхан. Чи өмнө хардсан усанд орж исэн юм уу? Хүүтэн чакуц Монголд орж исэн үү? Яг саунд орохдоо л ордог байсан. Энэ хүүтэн температур нь өмнөхөөс нь орж ирсэнээс Амар хөөртэй. бүр их хөөртэй байна. Тэсвэр төвчээрийн бүр туйлууд гэдгийг өнөөдөр бид нар уг нь удаан байгаад овоо нэгийг мэдсэн гэсэн чинь бүр ухаад гарч ирэхгүй зөндөө юм байсан юм байна. Одоо би ер нь цаашаа тэмцээн цох одоо ер нь жоохон нэг л айц хүчтэй болоо явчлаа шүү. Та нарыг ч өгөн ингээд амар бууж өгдөг зантаа мандаа байгаа ах гэж бодсаахгүй. За угаасаа дасгал дээр бууж өгөхгүй байгаа. Хоолн дээр бууж өгөхгүй байгаа. Тэгээд янз бүрийн аялал дээр бууж өгөхгүй байгаа. Тэгээд одоо ингээд хүүтэнд ингээд за одоо бүр амар халуун сахарын цүл мөлөө усгүй за нэг тиймэрхүү юм бодож болохгүй. Өөр та нарын төвчээрийг яаж шалахгаа ер нь ойлгохгүй болоод байна шүү. Манай хоёр үлдсэн мөнөө үрээ хоёр маань бүтэн 5 оноогоо авсан шүү. За мөнөө үрээ хоёртаа баяр хүргье.
Тэгсэн энэ айгүй амар жоохон өмнө сэтгэлээсээ баяр үрдээс энэ айгүй нэг жоохон дотор сонин баяр хүргэлт болоод байна шүү. За дараа маань гүнээ маань за гүнээ мига хоёртооч гэсэн 4 оноог нь өгчөө. Угаасаа л ижилхэн бүгдээрээ маш их түлчээртэй. За 4.5-ыг өгье. 0.5 хаа юм яа. За одоо эндээсээ үр дүнгээ удахгүй шалгаруулаа хэлье заа. Багшингээс оноонуудаа нэмээд ах юм. За манайхаа бүх нийлбэр оноонд гарсан. За өнөөдрийн ялагч багаар Мөнө Аки 2 маань нийт 3 тэмцээнээс 14 оноогоор 1-р байранд оржээ. За бүгдээрээ баяр хүргэе. Мөнө би. За дараагийн баг маань болохоор дараагийн 2 баг маань болохоор тэнцэж 11.5. Тэгэхээр тогтгоо гүнээ 2-ын маань баг, Укамига 2-ын маань баг болохоор ижилхэн 11.5 гэсэн үг. За тэгээд дараагийн 4-р байранд маань Төвшөө үрээ 2-ын маань баг 10 оноогоор ингээд. За тэгээ өнөөдрийн тэмцээн дуусчээ. Өнөөдрийн одоо даарсан охтуудаа хэдүүлээ халамжлаа да тий. За манайхаа дараагийн үйл ажиллагаа дээр уулзцгаая. Бай. Хай манайхан. За манай охтууд дасгалдаа орох гэж байна. Өнөөдрийн дасгалын үед гэвэл бид нар мөр нуруу, гар, хөвлий рүүгээ түлхүү орсон дасгалуудыг хийн. Эхлээд бол бид нар хөвлий болон бусад булчингуудыг жигд ажиллуулсан ерөнхийдөө нэлээд сайн өөх хасах дасгалууд байгаа. За тэгэхээр тогтгоо маань болохоор дунд нь за зогсноо болно гэхээр зогсоод байгаараа. Бусдууд нь бол одоо тамираа тасартал өнөөдөр хэдүүлээ дасгалаа хийнэ. Дасгалтаа орцгоё. За эхний дасгалаа хэдүүлээ хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад үлмий дээрээ за өвдөг газар хүрхгүйгээр яг ингээд ийм ширээ шиг байрлал авчина гэсэн үг. За тэгээд өвдөг яг хүрхийн алдад за ингээд байж хахад хөвлий гар мөрлөө ачаал ирж байгаад за эндээсээ хэдүүлээ хөл рүүгээ 1 хүрлээ 2 3 4 5 6 хамгийн гол нь хөвлийгээ татаа чангална шүү. 8 9 10 1 2 3 4 хөвлийгээ татаад амьсгалаа сайн аваа гаргаад байгаараа. 5 6 7 8 10 за эндээсээ 20 секунд дарий. Хөвлийгээ татаа чангалаад 1 2 3 4 5 6 7 1 яаж ийн гойны хурдлын булчин шатж байгаа зү. Хилээр очиад ирч чадсан уу? За яг ингээд хэдүүлээ гүрийгээ тийшөө за. Өмнө нь болохоор хэдүүлээ тоогийн арай жоохон ноор хийжсэн бол одоо саяны тасгалын үед бол ингээд хүмүүс харахад айгүй амархан харагдаж боловч яг бид нэр яг зөв байралтаа ирээд ингээл зүгээр ингээд ингээд бүх булчин ажиллаж байгааз. За одоо 2 дахь дасгалаа хэдүүлээ авах гэхээр хэдүүлээ хөвччихье. Хажуу тийшээ хараад хвтээд гантиллууд авчих. За эндээс манайхаа харж байгаараа хэдүүлээ ингээд хөлөө шулуун бол за ингээд биеийнхаа дагуу гараа ингээд тавьчих нэ. За манайхаа ер нь таслаа ихтэй дандаа хөвлийгээ татаа чангалсан чигээрээ гэтээ амьсгалаа сайн гаргаад гараа. За эндээсээ 1 хөлөө ингээд нуглаад хойно гаргачих. За 1 хөлөө нуглаад хойно гаргаад урдаа 1 гантила барьлаа. За эндээсээ дээшигээ босоод за яг энэ барилаа авчин гэсэн үг. За энэ дээр хөлийн улыг жигээд ингээд подиум жигээд хөл модон барилтаа шүү. За яг ингээд дээшигээ босоход бас хөвлийн хажуугийн булчин руу хүртэл ачаал ирж байгаад бидний мөн гар мөрний булчин давхар ажиллаа авчин. За эндээс хөлөө шулуун болгоод гараа нийлүүлнэ. Хөлөө за 1 за эндээсээ нуглаа. Өө зүйтэй зэрэг авиш юмнахаа 2 хөвлийгээ гоё тэнийлгээд хумаад ингээд яваад байгаараа за 3 за сайн байна. 9 10 за тогтгоо олно. Бид нэр 5 явлаа. 5 4 3
ихтэй хинаад 2 1 За сайн байна. Ингээд нэг охтууд маань бүр ингээд 20 удаа яж хат би 10, 12, 15 ч юм уу арай цөөн тоогоор хийгээд ингэнгүүт нэг жаахан гэмшчих мэдрэмж төрөөд бусдыгаа ингээ харангуут хөлсөн урсаал нь бүр ингээд амар их ачаал авж байгаа нь мэдгэж хахад би баг нэг тэр ачааллыг нь бүрэн дөрөв ахгүй ингээд зогсоод амарчж байгаа та бусдыгаа харахаар жаахан гэмших мэдрэмж төрж байгаа. Гэхдээ багшийнхаа зааврын дагуу багшийнхаа боловсруулсан хөтөлбөр системийн дагуу яг явах хэрэгтэй учраас тэрийгэ баримтлаад тасглаа игээд хоолтой ингэ явж байгаа. Бодож ин манайхаа хөвлийн хажир юу хийж байгаас ачаал ирж байгааз за хэдүүлээ нөгөө тишгээ хараад нөгөө талтай авч. Хамгийн гол нь хэдүүлээ буцаад тэнийхтэй хөвлийгээ татаа чангалаад тэнийлгээл ингээд хөвлийг тэнийлгээл агшаагаал ингээд яваад байгаа гэсэн үг шүү за. 3 явлаа 3 2 сүүлийн 1 хоп зя ста мундаг чангаагаадтэй хахад амархаар иж байгаа ч гэсэн шууд хөлс хоёр дахь тасглаасаа шууд хөлс урсж байгаа. За мандах уснасаа учих. Уснасаа угаад хэдүүлээ амралт багтаагаар ерөөдөө тасглуудаа явна шүү за. За яг хөвлийг татаа чангалаа энэ байрал дээр нь тэрээс биш нараа өвцгийг хомж мумайч юм уу өвцөг энэ дээр үлдэхгүй гэсэн үг. Яг ингээ хөвлийгээ гоё мэдрээд чангалаад тэгшэрнэ гэсэн үг шүү за. За бэлнэ. 1 хам тавь 2-ын 3 За 1 хөл рүүгээ хөллөө. Хоп. Загсаад. За жоохон зогсолтой. 2 10 За 5 явлаа. 5 1 За доошоо шууд планк ирч. За планк манайха яаж байхаа мэдж байгаа тий. Өвцөг хит дээр биш. Өвцгийг доошоо хумхгүй. За өвцөг жоохон доошоо манайха өвцгнүүд хит дээр агаад шүү. Нуруугаараа таашлаа үүрээ доошлаарай. За яг нагаасаа барьна. За 1 2 Амар их тасгал бэлтгэлээ хийж байгаа. Өдөрт ер нь бол цаг кардио хийн. Тэгээд дээрэс нь багштай хамт бэлтгэлээ нэлээд шахуулж чангалуулж хийж байгаа. Тэгээд асуулууд хүнд байгаа ч гэсэндээ бас дараа нь авч байгаа мэдрэмж нь үнэхээр гоё байгаа. Үр дүнгээ харж байгаа болохоор улам маш их урамшиж дасгалаа хийж байгаа. Энэ манай эдийн хараа ингээд нэг давхартай гаанууд нь ингээд байгаа шүү. Та нар шүн унтчих гэж бодож байна. Үгүй шүү дээ. Би дээр ингээд шүн санаандгүй нэг ус уух гал ингээд доошо буухгүй юусэж энэ ахи чи энэ бэлтгэл хийж байгаа шүү. Түрүүн багш хараагүй. Анзаарах гэж дээр болохоор анзаарахгүй байгаа. Өрөөнд замаа оруулсан баад. Тэмцэн дээр бүр ахи чинь лааж байгаа зү. Тэр ингээд мөр нуруу бүр хамаг юм нэмгэрсэн. Та нар энэ шүн нууцаар бокс бэлтгэлч хийгээд байгаа заяа. За манайха барилаа аваад за 1 2-ын 3 хоп явлаа 1 2 хоп 3 хоп 20 гаруй одоо хонжийн. Тэгэл ер нь бол биеийн өөхлөлт маш их багассан байна. Тэ одоо тэг өөхлөлт бол айгүй их одоо бүх хэсгээр бол маш гоё нэмэрсэн байж гэнэ. Хөл бол хамаагүй гоё тийм чанга болсон байж гэн. За тэгэд анх ирсэн өдрөөсөө яг өнөөдрийн хугацааг бол ингээд харьцуулаад харахад бол маш гоё юм галбирлаг болсон байж байгаа. За тэгээд контентын төгсгөлд бол яг харагдах хахаа гэж бодож байна. За дээшгээ болчих юм наа. За дээшгээ хөвлий рүүгээ түлхээ чангаллаа. За 1 2 3 хоп буулаа. Удаан буй. Манайхан татхтаа хурдан буулахтаа удаа хөлийг шулуун болгоё. Яг модын юм шиг 2 хоп удаа 3 зурлалтаа болгоно. 4 5 за эндээсээ хөлөө нийлүүлээд хүзүүн өвживэл газар хөвтөж олно шүү. За эндээсээ хөлөө шулуунаар нь татлаа 1 буулахтаа удаа 2 3 1 за доороо 3 секунд барь. 1 2 3 зя яаж ийн гэл тайдаг ингээл өвдөхөр амар гоё баярлаад идэж шин амар муухай
Потен жижигэн шүү шүмсэн авах гэдэг нөө. Багш дээр ирэхээс өмнө угаасаа масаа сайн угаа жингээ сайн хаяараа гэд тэгээ би нөгөө дасгалаа олигтой хийж чадахгүй завгүйгүйгээд жингээ бол маш сайн хайж ирсэн. Жингээ хаяхтаа нөгөө давхар булчин маасуудаа хамтд нь хаяад ирсэн. Тэгээ багш дээрээ ирээд яг зөв хооллоо дасгал сургуультай хийгээд ирсэн чинь буцаад одоо булчин маас маань буцаад сэргээд тэгээд халуун хүтэн жакуузтай ороод ээлжлээ дасгалаа хийгээд байгаа болохоор арьс айгуу сайн чангарч татарж байгаа. Хевлий бас мөн адилхан булчин маас нэмж байгаа хэрнээ хевлийгээрээ сайн нарийсч өгч байгаа. За та эдийг бүр амар орилж морилуул жоохон зөөллөе заяа. Одоохондоо яахч байгаа учраас хийгээлээ. За 1 2 3 хоп 1 тэнилээ удаан. Өө зүт 2 тэнилээ хоп татлаа. 3 хүлээ гоё шулуун болгоор манайхаа 8 хоп 9 хоп 10 Энэ хэд хоногт бол биднэрт бол дасгалын ачааллаа илүү нэмэгдүүлэх, тэрийгээ илүү даах чадварт суралцж байна. Бүгднгийнх нь бид ингээд мэдгэцгүйс хараад шууд өөрчлөлтүүд бол мэдрэгдэж эхэлж байгаа. Амар нэ. Дуун гарах уу те. Эсвэл юм асуусаж амар ингэж мингээд нүдэ ан чивтэж мөвтэй да. За манайха уснаас авчих. Нуруу руу нэрээс ачаал ирэх үстэй. Йоо. Нуруу руу ачаал ирэх үстэй. Ирээгүй. Бурхан минь. Шулуун болго бити хүлээ нуглаад агараа за. Тэгэхээр хөвлийн дэрж байгаа ачаал багасаад дээ шүү. За 1 2 3 хоп татлаа. 2 булхтаа удаан. 3 удаан хүл шулуу. 4 1 за дараа 3 секунд барь. 1 2 3 Нилээн хэцүү санагдаад байгаа. Бараг ер нь харьцдаг юм билүү гэж яг хэцүү үедээ бол бодогдчихж байгаа. Зөвхөн бие махбодын өөрчлөлтөөс гадна одоо ингээд бид идчихэнд ингээд байнга гоё ингээд багштайгаа хамт бясалгана. Тэгээ гоё одоо дуу сонсож тэгээ дотоод одоо амар амгалан бас илүү нэмэгдүүлж байгаа. Тэгээ бид хэд бас бясалгалын хичээл бас авч байгаа. Тэгээд тийм болохоор ер нь энд давхар би сэтгэлээ давхар сайхан ангааж илүү өндөр түвшинд аваачж байгаа гэж бодож байна. За зүүнээсээ эхлээд өвдгөө урагшаа оруулахгүй те. За өвдөг урагшаа орохгүйгээр эндээсээ хөл доошлоод за буцаад дээшлээд дээрээ ирээд өцгөө чангалыг үлмийгээр өдлөхөө өцгөө чангална. За эндээсээ хоп татлаа 1. За гой зэрэг авъя манайхаа. Өө зүт. 2 өцгөө чангалаад хоп доошоо буугаад өцгөө дэшээ бусаа чангалыг 3 20 биш нэг хөлөндөө за 10 2 сайн байна. Сүүлийн 1 янзтай. Тасархаа. Яг 20-оор орохоор илүү их ачаал ирж байгааз. За хэдүүлээ тэгэхээр яг энэ тасгалыг хийхэд өгцөг рүү хэдүүлгийнх нь одоо гуйны булчин руу гарын булчин руу ачаал зэрэг ирж байгаа. За 1 2 3 явлаа. Өцгөө дэшгээ чангалыг 1 Өөс 2 гой гараа чангалаад татаараа за. Булчин айгуу сайн ингээд чангарж байгаа нь бол мэдрэгдэж байгаа. Миний хувьд нөгөө анх эрэхтэй ингээд багахан килограммаар одоо дасгал хийдэг байсан бол даахгүй жингээ нэгдүгээрт нь бол даад сурж ийн. За хоёрдугаарт бол ингээд хэн одоо ингээд нэг юм гоё галбирчаад ирж байгаа нь бол бас ингээд зарим хэсгүүдэд бол айгуу сайн ингээд бэлхүүснээ зураас мураас ингээд гарч ирээл ингэж байгаа нь бол бүр үнэхээр одоо урамтай. Тэгээ сүүлийн хэдэн хоногтоо бол үнэхээр яг одоо өөрийнхөө хэмжээнд яг өөрийгөө сориод яг ингээ хоолоо тасглаа бүр яг багшийнхаа зааврын дагуу яваад бол өөрчлөлтийг бол ингээд мэдэрнэ гэдэгт бол бүр маш их одоо юм гоё юу байгаа урам зоригтой байгаа.
дийлэхгүй болоод ирэнгүүтээ хөвлийн нуруугаар сайн ингээд чангалаад үг заяа. Тэгэл амьслаасаа явж байгаа. Тэгвэл нөгөө хөвлийн нуруу сул алчингууд эн чин дийлэхгүй ингээд хүзүүрүүгээ ингээд байгаа байхгүй. Гоё твхийлгээл ингээд ичи. За эндээсээ тохоогоо баг зэрэг урагшлуулъя. За 1 буулгахтаа удаан гоё далаацтай хоп 2 3 хөвлийн нуруугаа чангалаараа за 2 1 за шууд босоод гантилууд аваа босч. За нэг амьсгаа нэг гүнзгий аваа гаргач. За эндээсээ галлуугаа налаа. Манайхаа хүзүүгээ дандаа суллаа шүү. За цээч нуруугаа бүр ингээд доош унгах. За эндээсээ хоп дэшигээ 1 2 3 Би нөгөө нэг суулт хийхдээ айгүй нөгөө хөлөө ингээд буруу тавиад энэ нөгөө нэг нулимсан булчин гэж ярьдаг бах те. Тэр булчингаа айгүй их нөгөө нэг хөгжүүлсэн байсан. Тэгээ нөгөө гуй маань ингээд жоохон бүдүүн болоод ер нь тэрийгээ ер нь өөрөө жоохон анзаараад байдаг ч гэсэн яг яаж хийх учраа олохгүй байдаг гэсэн баггүй. Тэгээ багш дээр ирээд ингээд ингэж тавиад ингээд тэгнэ гэд ингээд явхудаа л одоо хөл маань аягүй гоё нарийнхан болоод өгцөг маань илүү гоё ингэж гарч өгч харагдаж ирээд ер нь одоо галбар бол нэлээд гоё засарч байгаа. Дээрэс нь нөгөө нэг мөр нуруугаа аягүй сайн хийж өгч байгаа учраас бас хөөрхөн нөр мөрөн маань бас гарч ирж байгаа. Янзтэй. Шабэно. Үгүй багсаа. Гэтэ одоо ингээд бүнэ сул эснүүд нь арай жоохон чангарч ийн та хэд яа? Хамаагүй чангараад. Хамаагүй чангарч байгаа. Амар сул байсан. Миний хүртэл чангараад тахчаа. Тайдтэй гээд. Тэсээ манайхаа одоо хэдүүлээ төхөөрөмжтэй мөр нурууны дасгалуудаасаа хийгээд. За тэгээ яг дуусахын алдад хайд хөвлийн нэг хідэн дасгал хийжээ. За тэгээл ямар ч өнөөдрийг даваад гарандаа сая бол хэдүүлээ баг цаг гарan жижиг дасгалууд хийсэн. Одоо болохоор дандаа төхөөрөмжтэй дасгалуудаа хэдийг л хийчээ. За манайхаа тийшээ бүгдээрээ бөөнөр авчи. За манайхаа бид нар одоо төхөөрөмжтэй мөр нуруу за ерөөхдөө бас нэлээд ачаалтаа дасгалууд хийнэ. Тэгэхээр 4 баг болцсон байгаа. Бид нар ингээд 2-2-оор болж байгаад шууд ингээд 4 дасгалуудыг сетлээд араасаа ингээд амралтгүй явахаараа. За эхний баг маань манай хоёр маань болохоор энэ дээр хийнэ. Тэгэхээр хэдүүлээ мөр нуруу гар хамт ажиллахаас гадна ерөнхийдөө бас энэ өөгчтэй дасгалд хүртэл хамт оролцож байгаа гэсэн. За энийг болохоор 50 тоо явна шүү. За. Тэгэнгүүт үрээ хажуунаас нь тоолоод өгнө шүү. За. Эндээс өвдгөө битгий татгчлуулаарай. За хойшоогоо хоп татаад өөцөц. Хойшоогоо гоё хурцтай яваад. 3 4 сайн 5 хойшоогоо бүр ингэ 70-аас 35 36 37 38 39 40 за та 10 гүнээ минь аргагүй түрүү эхлэхээс өмнө бахан хийсэн. За одоо үрээ авч. Ингээр нэлээ ачаалж байгаа. Бүх юм руу орд юм байна. Бүх юм руу. Гар юу хаашаа ороод. Хаашаа ороод бүх хүчил рүү шатаад байна. Энийг өвтгний үеийг бити дотогшлуулаарай. За яг хөлөөч хангал тижээж бидний бас гойны алтлал руу хүртэл ачаал ирж байгаа байхгүй юу? За 1 2 3 хоп татлаа 1 урагшлаад 2 тэгшлээд нуруугаа тэгшил 3 хашаа нараа ингээд топ 4 5 32 33 34 хашаа бүр сайн тат бүрэн гарга 35 36 37 хоп 3 сайн байна 2 сүүлийн 1 хоп за Сүүл рүүгээ хэцүү болж байгаа. Хиндэ гайг байснаа сүүл рүүгээ харин тийм. Тэгээ мөр нуруугаа ингээд хойш нь ингэж бүр ингэж татаж өг заа. Урагшлагтай бол хараа ингэж байгаа байхгүй юу? Одоо таяр намаа харчи да. Эндээсээ тоогоо ерөөс ингэж болохгүй шинаа. Гүнээ болохоор хараа ингэж ингэхээр амар эвгүй байгаад эндээс нь ингэж шулуун харна гэж чинь. Тэгээ хараа
ингээ бүр ингээ урагшлаад үг. Таяр энэ одоо энэ гүүдийг үчээ яг энэхүү эндээ ингээд байгаа хгүй. Бүр ингээ урагшлаад үг заяа. Тэгэхээр ингээд тижиж бидний гоён арын булчин руу хүртэл олж байгаа. Тэгээд хоп хойш татлаа 1 2 ингээд 3 4 тэгээд хойшлохдоо цээж нургаа их цолгоод ингээд хийчихнэ гэсэн. Тэгэхээр бид нэр ингээд ингэж яхад хүртэл хөвлий рүү бас давхар орчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг энийгээ чамлаад хойшлохдоо бүр ингээд хойш ингээд татаадаг заяа. Ингээд тэгэхээр нөгөө нэг нурууны ерөө сайн орчиж байгаа. Энд дээр юу олон явчих юм. За манай хоёр юу болж байна? Орой 3 сүүлийн 3 болно. За. Хэдүүтэй нөгөө ээлж яах гэсээр яалч нөгөө зураг авахулахаар тий сайн орж байгаа. За яг 2 минут явж байгаа. Хойлоо 45 секунд. Хоп 1 өөзөт 2 давхар хөвлөрөө ч гэсэн сайн орохоор 3 энэ дээр уусаад юу нь явчихж байгаа шүү дээ. Ингээ бүр гоё дараад өг. Дараал бусаад 2 минутанд 62 татчихлээ. Тэгэхээр 2 секунд 1 өөзөт. За 10 секунд үлдлээ. Өөзөт. Хоп та доошоо дараад гараад алтлаад. Өстө гоё. За 2 минут болсон. Мундаг. Гар наруулаад очиж чинь өвдгнийхөө үеийг бити татгчлуулаарай. Манай хэд ер нь бүх тасгал дээр өвдгний үеийг бити ерөөсө татгч нь оруулзаа. Яг ингээ хүлээ ингээ бариад сурчих. За 10 секунд орлоо. Хоп дэшигээ бусээ. За 2 секунд. За босаа хонгор миний таслууд дээр аль болохаараа өвдгийг одоо ингэ хойлохны өвдгний үе чинь ингээд ер нь ингээд зогсолт ийм байсараа сурцсан байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энийг хойлох хүчээр ингэж дандаа задлцаа өвдгний үеийг тэгжиж сурахгүй бол одоо тэгвэл хараа ингээд бүх юм дээр ингэж ингээд дотгошоо авах гэдэг байгаа байхгүй юу. За манай хоёр болохоор түрүүн мөрөө хийгээд дуссан. Одоо энэ дээрээ нуруугаа орч жингүүдээ бүгдийг тохируулсан байгаа. За эндээсээ доошоогоо суугаад за эндээсээ нуруу цээж тишлээд за эндээсээ доошоогоо топ татлаа нуруу руугаа чангалаад за дэвшлүүлээ. 1 2 фит таки болсон байж таа гэсэн. 3 тэгээд мөрөөс суллаад яг энэ нуруу гараараад дараа за 5 6 жин зүгээр нэ 7 тохирсон жингээрээ тасглаа хийгээд хад илүү харин эмгтээлэг альбарлаг болно. За харин орцсон. Тэгэхээр жин жоохон хөнгөн байна. Та дараагийнх дээрээ нэг нэмчээ. Мега шууд нэг жин нэмчээ. За эндээсээ явлаа. 1 2 арай хүндэ нөө. Гайгүйгш. 3 Тэгээ багшаа 2 өөр хэдэм билээ те. Мөр. Тийм, нэг гар арай хүчтэй, нэг гар арай сул. За, хэд вэ? 5 12 13 14 19 За чин нэлээд нэмсэж байгаа арай юу вэ те? ачаалтай. За ингээд та хоёр маань ингээд аки болохоор яг энэ жингээрээ тэнгуут мега дэлгэхгүй байх юм бол жоохон дэмжээд ингээд доороос нь дэмжээд тэнгуут нэг гар нь хүчтэй нэг гар нь сул агаад юм бол нөгөө партнертэй хэлээ миний интеллиг жоохон ингээд дэмжээд өгөөрэй гэд тэгээ хичээрээ. За манай хоёр амжил. За одоо сүүлийнхаа баг дээр ирсэн. Ямар ч сан та хэд дээр хоёр дээр нь очиад зүгээр хэдүүтэй үзэж байгаа эмэгтэйчүүдэд л харуулж байгаа. За тэгээд ерөнхийдөө нөө таслахаа хувьцаасаа нэг хальт харуулаа явчихж байгаа гэсэн үг байхгүй. За одоо УК-гийн маань хувьд гэх юм бол одоо өгцөг гуйны масаа маш сайн авсан байсан. Онлайн нэгдээ УК-гийн нийт хэдийн лиг авсан байгаа лээ. Ер нь хэд юм бэ? Бараг
Тийм. Ер нь 10 гаруй хил хассан байгаа. Тэгэхэд УК-гийн хувьд болохоор яг нөө зүг хасалт хийсэн учраас одоо ерөөсөө арьс унжихгүйгээр тэгээд маш гоё булчин маасаа аваад маш гоё халбирдаг. Өцөг гоё муу энэ бол янзтай байгаа. За тэгэнгүүт УК-гийн минь хувьд яалтчгүй бас нөгөө одоо бид нар чинь ингээл өдөр алган жимд яваад байж амжихгүй гэд ерөнхийдөө мөр нуруугаа хайцсан байсан учраас одоо нөгөө ингээд мөр ингээд жижигхан болцсон байгаа гэсэн үг. Мөрний засвал хийхгүй байснаас болоод тэнгүүд хичнээн өгцөг гуяараа гоё маас авсан байсан ч гэсэн мөр хавчиг боллоо. Тэгэхээр ингээд бидний биеийн пропорц ингээд жоохон алдагдаж харагдаад байгаа. Тэгэхээр эмэгтэй хүн бол бас ингээд тодорхой хэмжээний мөрөө ингэж гоё илүү ингэж өргөн болгож ийж дээрэс нь өгцөг гуяараа угаасаа маас авчаад тийжж бидний тайл илүү нарийн харагдана, пропорц гоё харагдана. Дээрэс нь одоо ингээд царай ч гэсэн одоо нүүрний хувьд ч гэсэн мөр жоохон өргөн байж ч нүүр арай пропорц нь ингэж жижигхан харагдана гэсэн үг. Одоо УК-гийн хувьд болохоор мөрний цэцлээ бол ингээл бидний хийж байгаа шиг ингээл 2 кг ч гэдэг юм уу 4 кг-аар хийгээд бол одоо нэг нэмэргүй байх нэ. Тэгэхээр аль болох жин аваад ерөнхийдөө тоогийн цөөхнөр ч хамаагүй хийгээд явна гэсэн. За тэгэхээр хоёлаа энийг хийхдээ мөрний цэцлийг хийхдээ аль болох одоо сэрвэний булчин руугаа оруулах гоё гэвэл жоохон өвцгөрөө урагшаа суугаад нуруундаа жоохон хутгар зай гаргаад тэгсэрний хөвлийн нуруугаа сайн чангалаад түгжээ бариад за ингээд дагзаараа ингээд 70 хэсгээр хойно наачин. За яг ингээд хөвлийн нуруугаа чангалаад яг ингээд барих юм бол ерөөсөө сэрвэний булчин руу ачаал ирэхгүй. За эндээс ойлоо дэшгээ кантила гаргачих. Халиу мөрний. За эндээс бол анх удаа УК маань одоо 7.5 гэдэг чинь өмнө мөрний цэцгэл хийж байгаагүй үний хувьд бол хүнж чинь. За эндээс доороос нь ингээд бид нар ингээд партнерд нь дэмжээд өгнө гэсэн үг шүү. За буулгалаа. Хоп хүндээ нуука. Хүндээ. За жоохон доошо буулгая. Хоп 3. Хоп 4. Хоп 5. Сүлийн 1. Оо бе 10. Яа сайн юм. Хүндээ гац. Хүндээ. Харин өмнө ерөөсөө манай тарин өнгө юу байсан гэ? Манай жимд 6-6-гийн кантил авах болохоор $7.50 болчлаа. Өшөөгийн маань хувьд болохоор төрөлхийн маш гоё мөртэй. Мөрний яс нь өргөн, айгүй гоё одоо царайн ч гэсэн айгүй юм нарийнхан жижигхэн царайтай учраас айгүй ингээ дээгүр хэсгээр амар гоё харагдаад байгаа. Тэгэхээр хоёлоо бол нэг тэгж одоо учиргүй нэг айхтар том мөртэй болохгүйг бол хоёлоо бол нэг хүнд ч авах гад хэрэггүй гэсэн үг. Тэгэхээр хоёлоо зүгээр ерөнхийдөө нэг 4 кг-ийн хос кантилаар ихчээ за. Наа чи энэ төмөртэйг нийлээ бараг 4 кг болчихж байгаа. За эндээсээ ойлгосон те өвцгөөрөө жоох урагшаа суугаад урагшаа суу. За эндээсээ хойшоогоо налаад за эндээсээ гаргалаа. За дээшээ явъя. Хоп 1. За энэ дээрээ буцъя. Хоп 2. 3. Хөвлийн нургаа чангалаараа 4. Буулгатаа жоох удаа 5 тоо баг зэрэг урагшлуулж. 6. 2 хэрэв одоо нэгнийг дийлэхгүй болоод ирэнгүүт нь ингээд доороос нь тохоноос нь ингээд дэмжээд өгөрөө. За партнер болж байгаа нүд заавалсан болно. Өстой мөнгө. Түшээ мань их хацтай, бурхнаас өгөгдсөн гоё өгөгдөлтэй мөртэй байна тий. Тэгэхээр чи одоо ингээд бид нар яг өөрөө өөрснийхөө ингээд биеийнхаа пропорцийг харж байгаа л ерөнхийдөө таслаа тохируулна гэсэн үг шүү. Ерөнхийдөө таслынхаа явцуудаасаа хүмүүстэй харуулчлаа. Одоо болохоор яг жинхнээсээ ингээд шууд солигдоо дараагийн таслаа. Бид нар бол угаасаа таслаа бол маш юутай явж байгаа. Эрчимтэй, ачаалттай хоорондоо баг юм ярих ч заагүй тэгж явж байгаа. Яг зураг авалттай үедээ л ингэж зүгээр ингэж талталж да гэж ярьж байгаа болохоос те. За манайхан тэгвэл дараагийнхаа үйл ажиллагаа дээр уулзцгаая. Бид нар одоо тайд дасгал руугаа орлоо. Одоо яг жигнэсээ дасгал руугаа орлоо. Сая зүгээр реклам хийсэн гэдэг шиг. За бай манайха дараагийнхаа үйл ажиллагаан дээр уулзцгаая. Travel down and reach on the low.
better come on, come on. Хүндөө юм бид бүгд инээдэг Америкад аваад шинэ чөлөө намайг хижээдэг Ганцаард бидний хурцлдаг тиймээс түүнийг сахилэг бүхэн боловсон гэрэл торбодор зовлонгоос шаарлан нэрэдэг Амьдрал дүүрээ жаргалаа би дүүрээ хайж олоход энэ ертөнд ячаам шиг намайг хайж олсон Бурхан чөлөө миний чиний дотор ален дэмж орсон Гүнэн хэрэггүй нөлөөс бороотой удахгүй бурхан бидний Хай манайхан. За бид нар хаана ирсэн байгаа вэ? Тагаарай. За бид нар Бали арлаас өчигдөр гараад явцгаасан байна. Одоо нэг олон хоног бид нар нэг 4 арлаар очино гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. За одоо болохоор бид нар Бали аралтай хамгийн ойрхон байдаг Лимбонган гэдэг арал дээр өчигдөр ирцгээсэн байна. Бид нар тэгээд нэг ямар ч нэг нар жаргахыг харсан. Айгүй адал явдалтай бид нар өгөн 1 цагаас усан 1:30-аас исэн тий. Усан онгоцноос хоцроод үер болоод тэгээд бид нар оройтож 5-аас суугаад тэгээд орой ирцгээсэн. Тэгээд ямар ч сан өглөө босоод бид нар маш гоё үзэсгэлэнтэй газар ирснээ. Өнөөдөр л мэдлээ. За манай охтуудын сэтгэл ямар байна? Бали арлаас ямар санагдж байна? Арай өөр санагдж байна уу? Таад маань зарим нь өглөө 5 цагт боссон сурагтай. Зураг бичлэгээ зөндөө авсан сурагтай. За өглөө нэгэн тийм гоё газар ирсэн юм чи өглөө бас нүг нар мантахыг харъя гэж бодоод өглөө 5 цагт сэрэл л дээ. Нүүр амаа бэлдээл хувцсанараа бэлдээл гарсан чинь үйл бүрхэд бороо орсон. Нараа харж чадаагүй ч гэсэндээ хэсгийн үед айгүй гоё нар гараад тэгээ далайн ирэг дээр сайхан чийлэрсэн охтод та. Өглөөний яг нөө 50 тийм тогтун яг үе амар гоё байсан. Өглөө яг 7 цагийн үед тэгээд тэр үеэр бас гадаа жоохон сууж далаа харж суусан байгаа. Тэгээд ямарсан айгуу гоё байсан. Яг ингээд виллаасаа гараад шууд далаа харагдаад тэгээд далайн эргээр жоохон алхаад үнэхээр гоё байсан. Миний хувьд болохоор яг мэдэрсэн мэдрэмж гэхээр нөгөө Балигаас Лимбонган тий Лимбонган арал нь болохоор илүү нэг юм гоё зүгээр байгаа байдал нүртэл нэг бясалгал хийж байгаа юм шиг тий нөгөө хүмүүс нь ч гэсэн айгүй юм цөөн одоо хүн амьдардаг тий цөөхөн хүнтэй за тэгээд явхад тий ингээд амьдрахад хүртэл бүр нэг юм гоё цаанаасаа л нэг юм зүгээр л бясалгал хийгээд байгаа юм шиг баяр баясгалан ингээд мэдрээл за тийм гоё тайван амгалан мэдрэмжийг бол авч чадсан. За тэгээд нөгөө Балид бид нар байж ахтаа бол нөгөө гоё гоё велануудад байгаадсан. За энд болохоор яг илүү нөгөө гоё одоо тий далаатайгаа ойрхон одоо байгальтайгаа ойрхон болоод ирсэн чинь мэдрэмжийн хувьд бол одоо бид 3 тий нөгөө төвшөө мега бид 3 өглөө сая босоод гоё нөгөө бясалгал хийгээл гоё юмаа бичээл ингээд нэг юм төвлөрөхөд илүү тийм амгалан мэдрэмжийг бол ингэж өгсөн одоо юу байна? Арал байна. Тэгээд багштай бас баярлалаа гэж хэлье. За өмнөх бидний нөгөө нэг аяллуудаас энэ аяллын маань онцлог гэх юм бол яг бид нар далаа дээгүүр 45 минут усан онгоцоор явж ирсэн. Бид нар ингээд аялах бүртээ тэр тухайн газар орны энерги орон байгалийн тэр энерги бүр нь ингээд өөр юм гоё тийм мэдрэмж агуулсан тиймэрхүү энергитэй надад санагдаж байгаа. Тэгээ бид нар ингээд газар орон байглаа ингээд солиод явах бүртээ ингээд шинэ эрч хүчийг, шинэ урам зоригийг, шинэ мэдрэмжийг аваад бүгдөө ингээд айгуу гоё дурсамжийг бүтээгээд явж байгаа. Нөгөө нэг талайн өнгө нь бүр маш гоё үзэсгэлэнтэй байсан. Маш үнэхээр гоё цэнгэг бараг ингээл далайн өнгийг хараад сууж юмар бүр үнэхээр гоё мэдрэмжтэй байсан. Яг бид тэгээд нөгөө хэдий нөгөө усан онгоцноосоо хоцроол ингээл жоохон фейлдсэн ч гэсэн яг гоё нөгөө нар жаргах үеэр ирж таарсан. Яг тэр орчин нөхцөл цаг хугацаа бол бүр бид нарыг яг та яг энэ хугацаанд л ирэх байсан гэсэн шиг бүр үнэхээр гоё тийм мэдрэмж байсан. Үнэхээр гоё байгаа. За тэгээд саяны мега их чи хэлсэн шиг за газар орон бүрийн одоо энерги нь шал өөр гэдгийг бүр яг бие дээрээ мэдэрж байгаа. Өмнө нь яхаа бид нар нөгөө нэг ингээл нэг аяллаа компаниар ч юм уу яваал ингээл нэг 7 хоноод юу юугүй ингээл дуусчдаг. Одоо энд болохоор нэлээд удаан хугацаагаар ингэж байж байгаа учраас одоо нутаг орны хүмүүсийн зан төрх яаж амьдардаг. За тэгэл энэ энерги нь яг ямар юм бэ гэж ер нь нэг арай өөр мэдрэмжийг бүх энэ газруудаас авч байгаа. Ер нь аюу гой амар амгалан мэдрэгдэж байна. Тэгээд далайн ус нь аюу гой бүлээхэн байд юм байна. Тэгээд манай вилла болохоор аюу хөрхэн яг ингээд нөгөө далайн эрэг дээрээ тэгээд ингээд жижигхэн хөрхэн модон байшингуудтай. Тэгээд яг
юунасаа байшингаасаа гарч ирээд шууд ингээл далаа руу гүгээд ороход бараг нэг 20-30 алхам. Тийм болохоор ер нь аюу гоё санагдчихэв. 6 өнгөрөөгөөд боссон. Тэгээд яг ингээд нэг дөнгөж яг ингээд сэрэнгууд шууд ингээд далайн чимээ ингээд сонсогдоо тэр мэдрэмж ингээд гоё байсан. Тэгээд босчоод далаа иргэдээгүүр гүйсэн гар гараа хөцөлгөөд гүйсэн амар гоё хүчтэйсэн. Тэгээд аюу гоё байсан. Тэгээд яг байлыг бодвол энэ арал маань өнөг хүн цөөхөнтэй учраас ингээд аюу тийм амар амгалан мэдрэмжийг өгч ирсэн нэг юм тайван тий стил нэрээ нөгөө нэг байгальтайгаа бас гоё зохицоод ингээд бүр цаанаасаа гоё нэг амраагаад байсан бүр нэг гоё цаанаасаа Нэлээд олон хоног Бали аралтаа байрлаад виллануудад байрлаад энд ирэхэд бол арай илүү байгальтайгаа ойртсон мэдрэмж авч байна. Гоё байна. Тэгээд маш олон зүйлийг мэдрүүлж, таниулж, үзүүлж, харуулж, хорвоо дэлхийдээ танилцуулж байгаа багштаа бас баярлалаа гэж хэлье. Ямар ч бид нар тэгээ ер нь бол нэлээд шахуу явна. Ягаад гэхээр одоо удахгүй өгдүүд маань удахгүй явна. Тэгээ явахаас өмнө ямар ч гэсэн бид нар ингээл нэг арал дээр нэг хоноод, нэг арал дээр нэг хоноод, нэг хоногтой айл авлах тэгэл үзэж харж чадах, хийж болох юмнуудаа хийгээд хажуугаар бид нар чи зураг авал маавал гэдэг юм зөндөө юм байгаа шүү дээ тий. Дасгалаа хийн гэж байгаа ер нь юу ч болох гэдэг бүү бид. Гэтэ ямар ч бид нар чадна. Тэгээд одоо бид нар яг Лимбоганы хажууд Нуса Пенидагийн аралгаа Нуса Пенида арал дээр очоод тэгээд тэндээ очоод уулзцгаая. Хэнүрийн нартай цуг илүүлэн өөрийнхөө ганцаараа чинийгүй юм бүхэн хэцүүхэн асууд